ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотой үг хэлэх байсан. За гишүүн бол өөрийнхөө минутыг яаж ашиглаж болдог. Миний одоо хамгийн сүүлд хэлэх үг маань одоо ерөнхийлөгчийн хоригтой холбоотой үг байсан. Үг эхлэнгуут булган туяа дарга бол миний микрофоныг хаасан. За энд ямар үг хэлэх гэжсэн бэ гэвэл одоо би тэрийг бүтнээр нь та бүхэнд хэлж өгье. Монгол Ардын нам өнөөдөр энэ 126 гишүүнтэй парламентын 68 гишүүнийг бүрдүүлж байгаа. Монгол улсын төрийн эрхийг барьж байгаа. Сүүлийн 9 жил Монгол улсыг засаглаж байгаа. Ер нь 1990 оноос хойш ардчилсан хувьсгалаас хойш бол ихэвчлэн засаглаж ирсэн энэ нам ерөөсөө улс төрийн институт болоогүй байна. Энэ нам сандал ширээний булаацалдаан болохоор хин нэгнийгээ барьж авч хордгийм байна. Гэмт хэрэгт хутгах хүмүүсийнхаа нэрсийн жагсаалтыг гаргаад авилгатай тэмцэх газарт өгцөн байдгийм байна. Хууль зүйн сайдаар ажиллаж исэн хүн нь тухайн үедээ шалгах ёстой байсан хэрэгээ олон жилийн дараа намын даргын асуудал гараад ирэхээр гаргаж тавьж байна. Энэ бол эсвэлтхүү. За өнөөдөр Арднаас гишүүн байсан хүн бас хэвлэлийн бахурал хийлээ. Энэ хүн бас хууль зүйн мянган орон дарга байсан шин. Тухайн үед яагаад асуудлыг шалгуулаагүй. За сүүлд нь манай улсын хурлын дарга амар баясгалан бас хэвлэлийн бахурал хийлээ. Бас л баахан гэмт хэрэг ярьлаа. Энийг мөн л нуунд дарагдуулж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр одоо энэ эс үйлдэлхүүг бид нар шалгах хэрэгтэй байхгүй юу? Энэ нам цэвэршээгүй тохиолдолд энэ нам 1937 онд хийжсэн хэлмэгдүүлэлтэд дахиад хийдэг юм байна. Сэтгүүлч үнэр цэцгийг та бүхэн мэднэ. Би хэвлэл мэдээллийн салбараас гарсан улсын хурлын гишүүн. Нэг сэтгүүлчийг хорих хэсгээ Монгол Ардын намын том дарга нар яриа сууж идэм шин. Тэгээ үүрэг өгдөг юм шин. Шүүхэн тэр талаар нь шийддэг юм байна. Тэгээд дараа нь тэрнийг өс хонзон болгоод нэгнийгээ ялалдаг юм байна. Монгол Ардын нам даргаа сонгох гэж ингэж их олон гэмт хэрэгүүдийг илрүүлж гаргаж ирж байгаа юм чинь эдний төшөө бүгшсэн маш их гэмт хэрэг байгаа. Энийг улс төрийн институт гэж болохгүй. Өнөөдөр амар баясгалан даргад эрх мэдэл нь байна. Улсын хурал дээр хянан шалгах төр хороо байгуулж болно шүү дээ. Эсвэл ажлын хэсэг байгуулж болно. Бид нар тэрийг шалгаад өгье л дөө. Хэрвээ ингэж чадахгүй бол улсын хурал өөрөө тарах хэрэгтэй. Би тийм саналыг гаргана гэж бодож байна. Ийм их хурал байгаад яах юм? Ийм үс хонцонтой хин нэгнийгээ захиалгаар дарга болохгүй гэдгээр гаргаж ирж ялалдаг. Авилгатай тэмцэх газрыг гар хөлийнхөө үзүүрээр хөдлөгдөг. Шүүхээс тэр хүссэн ялыг нөгдөг. Хууль биш хүн засгалдаг. Энэ намын бузруулаа гараад ирлээ шүү. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэм сүүлийн 9 жил ийм намаар удирдуулж шүү. Бид нар тэгээ цаашаа энэ 3 жил энийг хүлээх үү, дэвчих үү? Би лав ийм юмыг дэвчихгүй гэж би энэ олгонтой тэмцэх тийм л мөрөөдөлтөөр энэ улсын хурлын гишүүн болсон. Тийм учраас үнэхээр гутарч байгаа байхгүй юу? Одоо та нар хараарай. 2027 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай ардчилсан намын 50-с дээш насныхныг бүгдэн дээр нь эрүүгийн хэрэг үүсгэн гэд. Эхнээсээ их хурл руу оруулна гэд бөөн дөөлөн шууган болж шít. Надад тэр барьж хорих, шалгах 20 хүний нэрс гаргасан гэдэг бол аимшигтай санагдсан. Энэ нам яасан комментээр нь угшлаас салтгүй нам бэ? Монголын ард түмнийг үеийн үед цус нулимсанд нь ингэж хутгачих хэвээр юм уу? 37 он одоо буцаад сэрэх гэж байгаа юм уу? Тийм учраас энэ нам эсвэл өөрөөсөө татан буугд эсвэл энэ улсын хурал тараад дахиад эхнээс нь тоглоомын дүрмээ эхлэе. Тэгэл энийг бүгдээрээ сайд байсан хүн нь ерөнхий сайд байсан, улсын хурлын гишүүн байсан, хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүмүүс нь хэвнэг гаргаж ирээл ярьдаг. Тэрийг хатгалж байгаа л өс хонцонгийн сэтлэр хийдэг. Энэ их хурал ч одоо их хурал биш боллоо. Тэр би энэ үгийг хэлэх гэжсэн юм. Харамсалтай нь хэлүүлсэнгүй. За ийм л байна.